За сайн байцгаана уу. Анхны хичээл болохоор жоох ойлгомжгүй заах байх гэж ойлгомжтой болох юм. Тэгээд одоо Facebook-ийнхаа групп дээр юу линкийг нь тавьсан байгаа. Тэгээд татаад авчаарай. За би одоо татсан болохоор одоо нэг татаад авах шаардлага байхгүй. Одоо энийгээ гээд export энийг дараад за вендороо задлаад тэгээд ороод шууд ажиллахаар байгаа. Энийгээ шууд ажиллуулахаар байгаа. За өнөөдөр Арын фон гэдэг хүмүүс их солиодог гэдэг тэрийг зааж өгье. Намайг өөрөөгөө танилцуулсан тэр. Намайг бэлгүн гэдэг. Тэгээд одоо 9-д орох гэж байгаа. 9-р ангид. Тэгээ ер нь бол YouTube-с сурсан л та Photoshop гоё юм. Би ер нь бараг өөрөө анхаа шатных. Тэгээд одоо дунд шат гүнзгий шат өдрийг тэгэл үзэндээ олон доо. Өмнө нэг хичээл хийсэн энэ юм. Дооч тэр нь бичлэг нь алдаатай байж тараа. Тэгээд ороог. За энэ зэрэг за зэт үсгээд дарж томруулж жигрүүлнэ. Энийг одоо ингээд дараад маус нэгээр томруулаад алтаа дараад маус нэгээр дарах юм бол жижигэрнэ. За тэгээд энэ ер нь зүгээр яг ингээд дэлгэцэндээ тааруулаад байна гэсэн. За тэгээд эхлээд энэ байна. Тэгээд энийг сонгоно. Тэгээд томруулаад одоо чирчин энэ өөр одоо энэ дараад энэ өөр хэмжээгээ өгнө. За энэ хатуулах. Тэгээд ингэ чирчин маус нэг дараад доошо чирч болно. Энэ за энийг гэсэн ингэ одоо энэ хэсгийг ингээ хөрвүүлсэн гот. Одоо энэ хөрвүүлсэн хэсэг нь яг энэ нүгээр ингээ хөрвүүлсэн гот. Одоо энэ хэсгийг нь устгах хэсэг гэсэн үг. Одоо энэ хэсгүүд. Одоо энэ хэсгүүд нь устгах хэсэг. За одоо энэ хэсэг устгах хэсэгт энэ хүүхдийн хөл орсон. Тэгээ энийг гаргахын тулд энийгээ тэгэхээр сонгоод аалтаа дараад аалт дарахаар нэмэх тэмдэг нь гасах болж байгаа. Тэгээд ингээд дараад одоо энэ гарыг нь басах тэмдэг болсон. Алтаа дараагаа. За өөр одоо энэ хэсэг устгах хэсэгт ороогүй. Энийг оруулахын тулд дахиад энийгээ сонгоод нэмэх тэмдэг болгож жагаад ингээд орж. Энэ хүний толгой устгах хэсэгт орчлоо. Алтаа дараад дахиад ингээд энэ ер нь хамгийн амархан юм уу? Цаг ер нь бол нэг заван болно л та. Тийм амар гоё болохгүй. За гарыг нь устгах хэсгээс гаргая.
энэ хүүхдийн гарыг хөлийг за болчлоо. Одоо delete төвчүүд орно. Delete төвч юу нөгөө сум бид шүү дээ. Сумны чи дээдэлт байгаа. За одоо энэ илүү Ctrl D гэдэг энэ хөрөөлсөн хэсгүүд байхгүй болгоно. За одоо хурдан заяа гэж бодож байна. Цаг бага. Одоо энийх балруулаа сонгоод балруулынхаа хэмжээг өгөөд хэмжээг за энээр тодтоо. За энэ хотглоо. Тэгээд энүүгээр ингээ арилгана. Маус нэгэд орж жоод хүүхдийн гарыг арилгачлахгүй. За ингээд ер нь бол нөө зургийн чанар сеттэй болов намар тийм жоохон муу. Facebook-ээс дүнгээс зүгээр энийг хийгээд өгч эхлээр нь авцсан болохоор. Надтай ямар ч холбоогүй хүмүүс л дээ. За одоо энэ хэсгийг нь жижигрүүлж байгаа. За юм багтлаад тэгээд зигээ дараад томруулаад балруул нь и хэсэг дээр байдаг байна. И хэсэг дээр. Ctrl Z гээд нэг үйлдэлээ буцаана. Дүнгүй нэг л үйлдэл буцаана. За одоо хэсгийг энэ хүүхдийн хөлний хэсгийг тэгээд энүүгээр жоохон авна, энүүгээр авна. Гарных нь хэсгийг за хүүхдийн хөл хэсэг. Тэгэхээр балруулаад дараад хэмжээг нь бүр за одоо болчихлоо. Одоо энэхээ сугахыг нэрэ турхаар бүр жижиг болгоод хоёр зэ болчих шиг бол би жоо өөртөө яриад гээгээд гэж магадгүй.
За одоо оръё. Одоо энэ хөлн энэ хэсгийг тэгээд гарны энэ хэсгүүдийг энэ гарны болруулаа сонгоод нэг бүр жижиг болгож байгаа. Нэр болруулалтынхаа энийг нь сонгож. Ийм хоёр хэсэг үүдэг. Энийг нь сонгож болохгүй, энийг нь сонгож. За одоо арай. Одоо ер нь бол болцсон юм шиг байна. Одоо арайхан зургийг нь оруулахаа, арайхан background. Нэр зураг оруулахын тулд file open тэгээ зургийнхаа байрлалыг нь одоо энийг оруулаад. Одоо энийг аяашаа хуулахын тулд Ctrl A, Ctrl C, Ctrl энэ зурган дээр өдөрж байгаа. Одоо энд очиод энэ зурган дээр өдөрөөд Ctrl V. Тожиж энэ дээр өдөрч. Одоо энийхээ хэмжээг өгөхийн тулд Ctrl T хэмжээг нь тохируулах гэж жижигсгээ багасгаад Ctrl T шүү. За зургийнхаа хэмжээд таруулах гэж. За ингэсэн ч болно дөө. За ингээд одоо энэ зургаа энийхээ урд гаргахын тулд энэ зурган дээр дорж жоод маус нэгэ дараад доош чирээд доор нь оруулчихна. За одоо ингээ гараад л. Одоо энэ зурган дээр дараад энийгээ сонгоод энийгээ сонгочод энэ зурган дээр дараад ингээд зөөж болно. Ингэж болно. За тэгээд Ctrl T гэж дараад томсгоо жижигсгээд эргүүлээд ингэж болно. Томсгоод энэ зураг. Энийг үстэ энд нэг автокол минь дээр. За одоо нэг иймэрхүү юм болчлоо. Тэгээд энийг энэ мохоо харах хүрээндээ нэрлэгдэж байна. Энэ дээр энийг сонгоод гэрэлтүүлэг маягийн энэ дээр утраад болруулаа сонгоод за одоо гоё болчихлоо. Гайгүй болчихлоо.
Яг энэ хэсгээр нь яатсан гад өмнөх зургийн юм үлдсэн байна. Чанар мут болохоор ингээ ялгардгүй юм ба. За нэг иймэрхүү зураг болж байна. Хэсгийг дахиад за өнөөдрийн хичээл ингээд дуслаа. За тэгээ ойлгохгүй бол дахиад энийг татаад үзээд байгаарай. За баярлалаа.